За одоогийн байдлаар Төв, Дархан уул, Сэлэнг булган аймагуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч байна. За харин өнөө шөнөөс эхлэн Дундгов, Дорногов аймгийн хойд хэсэг, Хинтээ аймгийн өмнөд хэсэг, Сүхбаатар аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч цаг агарын аюулт үзэгдэл болох төлөвтэй байгааг цагуур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. За түүнчлэн 15-нд баруун аймагуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд Алтай ханган улсаар, 17-нд баруун аймагуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн баруун хагаст хурд тундас болон нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Баруун аймагуудын нутгаараа одоо солигдмөлтэй шөндөө зарим газраар өдөртөө хангаа улгын нутгаар баг зэргийн цас орно. Төв аймагуудын нутгаар их юм бол шөндөө нутгийнхаа өмнөд хэсгээрээ өдөртөө баруун Төв аймагуудын нутгийнхаа баруун хэсгээрээ бас баг зэргийн цас орох төлөвтэй байгаа. Бас түүнийгээ дагаад тусна баг зэргийн салхи шуургатай. Тийм нутгийнхаа өмнөд хэсгээрээ бас баг зэргийн 12-оос 14 м/сек төрсэн салхи шуургатай байх хэрэгтэй. Тийм. За зүүн аймагуд дээр их юм бол зүүн аймагуд бол шөндөө их нутгаараа өдөртөө зарим газараараа, говийн аймагуд ч гэсэн мөн адилхан шөндөө нутгийнхаа хойд хэсгээр өдөртөө нутгийнхаа өмнөд хэсгээрээ ерөөдөө баг зэргийн цас ороод бас салхи шуургатай юм байх хэрэгтэй. За харин агаарын температурын хувьд Увснар болон Дархтын хотгор Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Уулз зэрэг томоохон голуудын хөндөгөр шөнөдөө 19-с 24 градус, өдөртөө 5-аас 10 градус. Завхан голын их Хүрэн Бэлчир, Идэр, Орхон, Сэлэнг, Хараа, Туул, Хэрлэн, Халах голын хөндөгөр шөнөдөө 14-аас 19 градус, өдөртөө 0-оос 5 градус байх төлөвтэй байна. За нийт малчид, ард иргэд болон өдөр нутгийн замд гарч байгаа жолооч нар цаг агарын мэдээг тогтмол үзэж, шаардлагагүй тохиолдолд цас орж хүйтэрж байгаа аймагуд руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.